Ер нь бол манай ховд аймаг нарийн цээл хоолоотноор алдартай л да. Одоо нөгөө өндөр уулын бүсэл болж тэр юм уу. За одоо ардын жигшин зангад гэдэг юм уу. За Машлагбай. За одоо цэргийн чуулгын гисэл дуучин Гавьяат Батсөх гэдэг олон сайхан тенорууд ховдоос төрсөн. За тэгээд тэдний үргэлжлэл болж одоо манай улсын дуур эдгээр эрдэмийн театрт бол одоо нарийн цээл хоолоотнод манай ховдын театрын одоо 2-3 сайхан тенор хоолоотод дуулж ийн л да. За тэрний нэг бол одоо манай Гомбочор дуурийн гоцлооч. За тэгээ одоо манай Мөнхтөр. За цагдаагийн сэлж чуулгын дуучин Бизя. За тэгээд манай Төмөрсөх гэдэг энэ дөрвөн сайхан тенор хоолоотон бол яалтчгүй одоо манай сүүлийн үеийн одоо энэ дууны урлагт өнгөлж яваа юм сайхан нарийн цээл хоолоотнууд өнөөгөл одоо хинч маргахгүй гэж би бодож байна. Ер нь бол ховд нутаг гэлтгүү одоо Монголын одоо энэ дуурийн урлаг, дууны урлагт одоо өнгөлж яваа ийм сайхан дөрвөн сайхан хоолой тенор хоолоотгууд нийлж одоо ийм сайхан уран бүтээлийн тоглолт хийж байгаа. Зөвхөн одоо ховдынхан төдөөгүй энэ урлаг сонирхолтой сонирхолтой сонсдог хүн бүхний хувьд бол их олцсон. Сайхан үзүүштэй сайхан тоглолт болно гэж би бодож байгаа. Тэгээд энэ тоглолтыг бол одоо бүгдээрээ ирж үзээрэй. Зөвхөн одоо ховдынхны гэж уриалахгүй л дээ. Яг ховд нутгаас төрөн гарсан дуучид гэхдээ одоо Монголын дуурийн урлагийн одоо өнөө цагийн өнгө төрхийг өнгөлж яваа. За нийтийн дууны талаарч тэр одоо мөн одоо өнгөнд бичигдэж яваа ийм сайхан дуучид одоо бүтээлийнхээ тайлан тоглолтыг бидэнд танилцуулах гэж байна.